Сайн байцгаана уу. Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Солонгос хэлний танхимын 4-р курсын оюутан мөн залуучуудын байгаль орчны багийн гишүүн Ариун Дүл байна. Өнөөдөр та бүхэндээ өөрийн байгаль орчиндөө хэрхэн ээлтэй амьдарч байгаа талаараа өчүүхэн туршлагаасаа хуваалцъя. Нэг удаагийн цаас аягны ус нэвтрүүлдэггүй доторх тодорхой нь байгальд шингэдэггүй бөгөөд мөн дахин боловсруулагддаггүй байна. Харин энэ аягыг үйлдвэрлэхийн тулд бүхэл бүтэн жилд 6.5 сая мод тайрдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс нэг удаагийн аягны оронд байнга хэрэглэх боломжтой ийм аягтай болсон. Байгаль орчиндөө ээлтэй амьдарцгаая. Сайн байцгаана уу. Залуучдын байгаль орчны багийн гишүүн Дэлгэр Зул байна. Одоогоор олон улсын Улаанбаатар их сургуулийн 3-р курсын оюутан. Миний та бүхэнд танилцуулах санаа бол гялгар утаа дахин ашиглах байгаа. Монголчууд ер нь махны хэрэглээ маш өндөр. Зун нь ямаа юм уу хоньны мах, өвгөл нь өхөр юм уу адууны мах иддэг байгаа. Тийм учраас манай гэр бүлийнхэн эдэшний махны утаа дахин ашигладаг байгаа. Эдэшний махаа хуваагаад ингээд нэгээр уутанд хийж тавьдаг байгаа. Энэ нэг ууттай мах ингээд дуусангууд энэ махныхаа уутыг аваад угаагаад хатаагаад дахин ашиглана гэсэн. Ингээд ууснуудаа ингээд ихээ тавьсан байгаа. Угаасныхаа дараа тэгээ энэ ууснуудаа 4-5 удаа ашигласныхаа дараа дахин сольдог байгаа. Сайн уу? Хүрээлэн бай орчны залуучуудын сайн дурын багийн гишүүн Солонгоо байна. Өнөөдөр та бүхэндээ гэртээ хэрхэн яаж усаа хэмдэг талаараа үзүүлэх болно. Таван хийж ногоогоо угаах юм бол хэвлээ усаа хэмжих юм. Цаавал ингэж ногоогоо энэ усаа яах вэ гэхээр шууд тасахгүйгээр усаа тасчихна. Окей. За дараа нь болохоор би та бүхэндээ бодоо үзүүлэх болно. Энэ будааны хаймсыг яах вэ гэхээр нүрээ угаах байгаа. За энэ будааны усаар нүрээ угаахаар нүрийн сайн болно. За тэгээд нүрээ угаасныхаа дараагаар будааны усаа бас асгах биш. Скапс байгаа. За иймэрхүү маягаар ерөнхийдөө хэрэглээндээ усаа хэмжиж болно. Баярлалаа. За энэ маань оройн хоолны будаа байгаа. За будааныхаа шүсийг шууд асгахгүйгээр будааны шүсээ нүрээ цэвэрлж байгаад нүрээ угааж байгаа. Будааны шүсээр нүрээ угаахлаар нүр маш гоё төлгөр болдог.
За одоо энэ буданы шүсээ шууд асгах биш. Архин цэцгээ услах боломжтой. За ингээд тасагтаа байгаа цэцгийг ерөнхийдөө бол ингээд осолж байгаа. За энэ цэцгийг хараарай. Вау! Сайн байцгаана уу? Залуучуудын хүрээлэн орчны баг A багийн гишүүн саруулцдаг байна. Улаан улсын Улаанбаатар их сургуулийн бизнес удирдлагын 3 дугаар курсыг суралцдаг. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ би юу хэлэх вэ гэхээр ерөөхдөө дахин боловсролтын талаар ярина. Би болохоор манайх ингээд цагаан ажил хийдэг. Манайх болохоор ерөөхдөө хужиртын савыг энэ хужиртынхаа савыг ерөөхдөө дахин боловсролтонд өгч сураадаг байгаа. Сайн уу залуучуудаа. Хүрээлэн буй орчин залуучуудын сайн дурын A багийн зохион байгуулагч багш Янх Тушин байна. За хашаанда тарьдаг зарим хүнсийн ногоо болон бордоо хийдэг аргын талаар товч танилцуулъя.